Шуудан дэсэн үхрийн эвэр тэр үтэн тэнгэр мэддэг гэсэн хоёр багийн тоглолт эхэлж байна. За энэ хоёр дахь гейм эхний геймийн бичлэг байхгүй. Тэр эхний геймд хин ясныг бичсэнгүй. За энэ хоёр гейм бичлэг. За энэ хоёрын ялагдсан нь ерөнхийдөө тэмцэнээс шууд хасагдана. За тим нэгэн хувьд Таска дандаа юм бандаад Тины эхний пикээрээ аваад хоёр пикээрээ СК авч байгаа бол тим хоёрын хувьд Алчин Некс Акс бандад Варлок Битлот авч байна. За тим нэгэн 3 дахь бангаар Бэст лоож ирж байна. Тим хоёрын 4 дахь бангаар Омни орж ирж байна. Тим нэгэн 4 дахь бангаар Абадон орж ирээд Viper пиклж байна. За тим хоёрын харин одоо 3 дахь пик орж ирнэ. За 3 дахь пикээр Рексар авч байгаа юм байна. Тим нэгэн 4 дахь пик орж ирнэ. 4 дахь пикээр харин support авах шинжтэй харагдаж байна. Ерөнхийдөө 2 carry mid bot авцсан байна. За өгрийн авч байна. За team 2-ын 4 дахь пикээр харин void орж ирж байна. За Тинээс Тины mid явна. Нэг барттай. Viper өгрийн 2 дээгүүр яваад SK доо соло явах юм шиг байна. Team 2-ын зүгээс void дээгүүр явах гэж байна. Rexar мэдлэх юм байна. Андаа энэ доогоор явах чинь Warlock Void-тойгоо дээгүүр явах юм шиг байна. За Bounty-гоо шууд дээтэл тим нэгэн зүгээс дээдлийн Bounty-г л авчих юм. За үгүй байна. Rexar гахаа гаргаад Warlock Void 3. За бүр Pitlot 4-өөр ирээд дээдлийн Bounty-г авчиж байгаа юм байна. За доотлыг хараа SK solo Bounty-г бол авсан. Зэ Донерс ол юм уу? За Rexar Тины хоёр мэдтэй. Тины хоёр скил оноцгүй болоод Rexar мэдээж даунтыг гол хангалттай хийхээр авч байна. За дээр хэрэг Viper-ийн өөдөөс Void Warlock хоёр доор өгрийн SK хоёр өөдөөс Pitlot гэдэг явчих юм. За дээдлийг Warlock гоё тоглоод өгвөл Viper-ийг даунтлах хангалттай боломжтой. Харин үгүй гэвэл Viper хаан Void-ийг даунтаад өгнө. Pitlot-ийн хувьд бол level нэмчих юм бол нэгээрээ шууд орлогоо хийгээ явчих учраас доотлын хоёр атар байсан ч гэсэн нэг даунт авахгүйгээр орлогоо хийгээд явах боломжтой. За голд бол Rexar мэдээж гахаагаа за тэгээ нэг тех скиллээрээ илүү дэмэж өгөөд л яваад харагдаж байна. За тим нэгэн хувьд дээр нэг бааз зоосон. За тим хоёрын хувьд за ваадгүй ихсэн юм байна. Тоглоомыг ямар ч байсан. За одоо харин дахиагаас ваад ирж байгаа юм байна. За доор SK өгрийн хоёрын питийг унгаад өгчтөө. Пит хөл алдаад урагшаа олж ирсэн болов уу гэж харагдаж байна. Энэ дуунч энэ бүр хоёр баацын өөдөөс тоглож байгаа хүн хөл алдаж орж ирсэн гэж харагдаж байна. Тэрхүү урагшаа явж л унсан байх. За доор Void Pit дэмжлэг болох гэдэг ирчихэж байгаа юм байна. За ерөнхийдөө Pit-ийн эхний хоёр скил нэг левелтэй төдийлөө сайн биш учраас хэрэглэхгүй байж бод 3 левел хүрэхэд хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг левелтэй ингэ скил шахаад тал мана байхгүй болчлоо. За өгрөгийн хувьд бол хойно зэрэгээ татаж өгөөд тоглолч чинь за Void-ээр гоё хурж ирээд нэг зэрэг авч байна. За Rexar-ын хувьд бол доотлын өндөө ваатаа зоож аваад дабл үнэ авчиж байгаа юм байна. Тиний хувьд ботлоо тоглож байгаа. Гэхдээ юу нь бол аваагүй юм шиг байна. За Warlock нь шууд хурж ирээд Viper дээр хоёроо дарах гэж хурж ирээд үхэж байгаа харагдах юм. Шууд алхаж хурж ирээд хоёроо үхэж эхлэв. За доор Өгрилүү нэг үдсэн байна. SK өгрөө хоёр. Биш Void нэг үдсэн байна.
За мэдээж void walkтэй учраас өсөөл гадаа явчих баха. Авийн манаг болсон юм байна. SK 1 манатай. За тийний 2 скиллээр зэрэгээ авчиж байгаа юм байна. Дөрвийн дээдлийн рүүнийг бол тийний авсан юм шиг. Доотлоор invisible гасныг void авч байна. За Viper энэ чирээ байх юм бол Вазлокыг дахиад кота хийтэд унахчаар харагдаж байна. 2 левлийн илүүтэй явж байгаа. За тийний Rexas руу 2 скиллсэн. Void алга болсон явж байгаад скиллээ гасны дуусныхан дараа гасч ирээ зодож байна. Rexas 6 арай хүрээгүй. Арай халахгүй бах. Тийний бол 1 скиллээ манатай. За тэгээд талсмаа одоо болж байгаа учраас манагийн багтаамж нь бол нэлээд өндөр 400 болсон байна. Rexas 1 скилл арай өгөхээргүй харагдаж байна. За SK Петру нэгэ шидэд зодч тийм байна. 100 хүрээгүй SK удаага. За Void-ийн баашд нахгүй л 3 цоглоо ямарч байсан. Chance нь 20 үлээ 25 байдаг. Тэгэхээр ерөнхийдөө 25 байвал 4 цохид 1, 20 байвал 5 цохид заалтаа 1 орно гэж үзнэ. За сая бол 4 5 ч цохлоо. Олдгүй дээ. Баашаа аваагүй гэж байхгүй бах. За Петлот нэгээр скиллсэн. За SK одоо бол 6 болсон. Өглөөгийн үед сөөдэн авсан манай асуудал болчихж байна. За Viper одоо харин Валхыг шууд алаад байх хэрэгтэй. Холоос баг алж чадхаар байгаа. Гэхдээ Viper дөрөв явах. За Валхыг урагшлахаар нь хойноос нэгээ жална гэж мэдээж байгаа л та. За тийнийг скиллээ шахаад Rexas-ыг дарамтлж олж байна. За Валхыг зайгаа аваад болчихж байна. За тийнийг доотлол үнийг авсан. За дээр харин ямар нэг гасан байсан бол доо. Авсан байна ямар ч гэсэн. Тийний өөрөө л авсан байх. За гот 2 скилл хийсэн. Rexas-т ухахгүй байна. Тийний зодолтод үүдээс нь зодолтоод үлтээд нунах чинь гэж бодож байгаа. За доод Void руу Void үсээд гараа явсан байна. Яодаг үлттэй бүтэн манатай. За одоо тийний 2 скилл бол байгаа. За Rexas шууд тийний дээр үлтээ хийгээд 2 цохоод унахч чаам байна. Rexas-ийн үлт чинь 300 дэмэж байдаг. Илүү хэд байдаг үлээ. Бас дэмэж нь хөрхөн өндөр байдаг шиг санагдаж байна. За эхний килли Core-ийн эхний килли Rexas голтой хийж чадлаа. Өгрөө доотлын хайц рууник аваад SK нь байгаа л таа. За Rexas ахайтайгаа энд рүүний дахиагаа шуугаа гаргаад дэлгүүрэн аваачиж байгаа өөрөө байгальтаа тэгээ харьж байгаа юм шиг байна. Валхыг үед шууд хайсан байна. За Петлод аккаунт агууллаа хийсэн байна. Void-ийн үед Stop Pullman Shield-тэй. За улаан готалтай Power-ийг авах гэж л байгаа юм байна. Өглөөгийн хувьд улаан готал сүүлэнгтэй. За SK мөрдгөөнө авах гэж яад энэ цааш Chemel авцсан байна. Буруу айтем авсан бололтой. За тийний одоо айтем. За Rexas шууд Necronomicon аавна гээд 2 айтем нь бол авчиж байгаа юм байна. За Viper Power Treat-тэй. За яашаа авах гэж байгаа юм бол сүүлринг юм байх та энэ хоёр. Валхын үед бол улаан готалтайгаа. За Rexas шууд тийний дээр үлтээ дараад зодтолцсон юм байна. Тийнийг бүр унгаад өглөө. Viper Post бууж ирээд үлтээ Rexas дээр дараад шууд зодод унасч байгаа юм байна. За нэг цохилт нь мисэлж чинь. Энд вартай учраас за дахиад мисэлчлээ. За маш харамсалтай килаалтай чинь Viper-ийн хувьд нэг цогчоод дахид цохихгүйгээр зүгээр гүүгээд хажууд нь очих хэрэгтэй. Удааш уусан дээр зөхгүй сая тэгээд
Харагдангуут нь шууд зохиод байсан. Тэгээд өндөрлөг газар дээр гацсан байх нь хойноос нь 2 удаа зохиод 2 ч удаа мисэлж байгаа харагдчихэв. Viper нэг зогсоод урагшлаад дахиж нэг зохиод урагшлаад тэгж тоглох хэрэгтэй. За Эска чэмэлээ заасжээ. Тэгээд даунлуудынхаа хуудсыг авцсан. 2 амбулац атакийг авчээ. За нэгэнт айтем ингэж бүрэнгүүц нийлэхгүй тохиолдолд бол буруу авсан ч гэсэн тэр айтмаа заахгүй байсан. Тэгээд баттай нийлэх үед нь тэр айтмуудаа зарах хэрэгтэй. За Рексаар явуулсан 2 киллийг өөрийнхөө лэнд бол хийгээд авчлаа. Viper Powder-ийг Veslusтай авч байгаа юм байна. За энэ дээдлийн тим хоёрын энэ ваатын мэдээлэл бодлого тийний ярьжаг бол мэдсэн. Тэгээ бүр модон дунд ороод зогсчихлоо. За модон хоолч бол шалгасангүй. За тав дээдлийн левнийг бол унагчиж байгаа л. За энэ байгаль тайран Петлотыг Эска өврийн хоёр хөөж аваад унагчиж байгаа. Void өвдөөс нь гүйж ирсэн ч гэсэн харна. Ямар нэг нөлөө үзүүлэхгүй тэгээ ухасчихлаа. Хоёр стан арай уншаагүй байсан байх. Viper-д нэмэлтээр бууж ирсэн. За Рексарын хувьд шууга гаргаад доотлын байгалыг гэлтүүлээд өөр голын левел нэг 2 хатаагаар нийлээд авчлаа. За Рексарын хувьд экономикон босчж байгаа юм байна. За доод тийм нэг гурлаа. За Петлот өврийг галаа шидээд Стана өгсөн. Мультикаст 2-оор болсон ямар ч байсан. За тийний хүрээд байсан. Доод дөрвөлээ. Дөрвөлөө шууд тавраа. За Void руу Эскагийн ста болсон. Тийнийг нэг болсон. За тэгнэ. Нэг ста очих юм бол тэгээ шууд хөдөлгөөнгөө алчхаар 3 стантай нэмээд тост Viper stack тэгэхээр нэг бат бол хэзээ ч гарахааргүй скиллүүд бол байгаа тийм. За тийм Viper дэшсэн. Левелийг хамгаалаад левел 2 дээр буусан. Economic-оор ихсаа даасан. Ойртох юм бол шууд ультаараад нүүдэлчих бах. За Fatal дээр Viper-ийн цус бас нэлээд явчихж байгаа харагчин. За номоо өргөжлүүлээд цааш нь 2 батыг түрээд өгсөн. Тэр донд левел 1 авч байна. За цэнхэр номыг нь Viper-ыг зохиод устгаж үзсэн. Цус нь бол ямар ч байсан улаачж байна. За тийм хоёрын зүгээс одоо бол нэг вард юм мэдээлэлтэй. Тэгээд шуугаараа ингэ. За дээрээс Invincible руу авчлаа. Рексарын хувьд. За Рексарыг хаасаа. Рексар гэхдээ босч ирэх байх. За өөртөөгөө нийлсэн. Void-ыг дуудсан Рексар. За айлын осонгүй. За гол. За Void-ийн хувьд одоо right нэмээгүй байна. Өөрийн вард цагаа явж байгаа юм байна. За тийний яг авчичээ. За гол Петлод үлтээр ирж байна. За шууд голоороо бууч гол. Шуугаараа тим нэг нь том байхлыг гэлтүүлсэн. За энэ дээр Void тийм хоёр их ойрхон явж байна да. Тийний хараад за вакуумаас маш гоё хойшлоод гарчлаа. Хөө тийнийг би хараад шууд алхаж урагшлах болов гэсэн чинь үгүй харин эсрэгээр ухраад тэгсэн Void вакуума бас алтаж хийж байгаа харагдчихээн. За маш зөв рефлекс гаргалаа да. Хойшоо ухрах рефлекс. Би өөрөөсөн боо шууд даагтаад хоёр скилт байсан байх. Гэтэ Void түрүүлж вакуумсахаар байлаа сайн тохиолдолд. Гэсэн харин янзын хойшлоод
гараад явчт юм байна. За ямар ч гэсэн дээр за дахиад Void-ыг унах боломжтой. За дахиад унасан баха. За нэг сүүрэн дээр 2 удаа Void-ыг унгаж ирсэн. Маш гоё. Үйлдэл Тинигээс ямар ч байсан олж ирлээ. За тийм хоёрын зүгээс нөгөө гол нь ямар нэгэн дөртөв хийхгүй бол жоох хэцүү болж байна. За Viper-ыг ийшээ явсныг нь Warlock анзаарсан. За энэ дүү шуугаар хараад өгч байгаа. За тэр доошлоод Leoric-ыг унгая гэж байгаа юм. Leoric уг нь порталтай. Хүн нь бол мэдээл өгсөн байх. Тэгсэн ч гэсэн ухахгүй гэж байгаа юм байна. За порталаас. За ухасан. Эцсийн мөчөд янзын гоё явчлаа. За одоо тийний дахиад гүрийгээ дээрээ унгууч болохоор. За тэгтээ дээшлэхгүй юм байна. Void хэрэг одоо энэ байдлаа дахиад унвал яг ижлэгэн байдлаас 3 унсантай ялгаагүй юм болох байлаа. Тийний харин дээшилсэнгөө. Дээшсэн бол маш боломжтой. Доор 3. За Вардын хувьд бол team 2 Вардын мэдээлэл харахгүй. За харин энд шуугаа гацсан байгаа учраас тийний хэрэг ингэж ирэх юм бол харахаа. За тийнийг illusion маш гоё байдлаар явсан. Энийг шууд скиллдэд игсэн чинь нөгөө талд огри дээр үлт тааж байгаад огриг унгаад өгч юм. За тэгэнгүүт тийний харин энд Void-ыг олж хараад Void-ыг 2 скиллдэд унгасан. Warlock харин огрийн унсны дараа голема унахчихлаа. За энэ тийнийг illusion зодтолтыг зодолж байгаа бол за энэ мөн айл illusion шууд аваад зав. За Leoric харин питийг авч өгөөд тийний 2 скиллээр Exarter хийж гисэн яг өөрийг нь тооцсонгүй. За Питлоод өөрийгөө зогтаах биш харин Exar аврыг гэ тийнийг байж өгч байгаа бол Exar яалчгүй Viper болтол болсон. Унжин харин SK питийг дахиж болтч стандад унагчлаа. За одоо энд Warlock-ыг байвал за team 2-ын зүгээс хасах дөрөвс үзүүл гарна. Warlock-ыг хинч хөөсөнгөө. За SK бол 2 ч удаа боолч хийдэг өглөө. За манаг бодод байсан. Тийний Viper 2-ын хувьд цаана нэлээд удажлаа. За Gold Void дээр 2 skill хийх гээд тийний 9 дээ. Энд нь Warlock, энд нь Void. 2 хатал байна да. За одоо бол хаасан байхаа Void. За хараагүй юм байна. За тийний төрүүлээд скиллчлээ. За ерөнхийдөө Void-ийг тийний ингээд 4 дараалаад унгаж байна. Сүүлийн 5 минутын хугацаанд ямар ч гэсэн 4 унагчлаа. За тийний ингэж нэг батын шууд унгаад илүү аваад ивэл ерөнхийдөө тийнийг илүү тоглолтоор дуусгаад харагдаж байна да. За Leoric маш гоё дахиад боолтой явчлаа. Одоо 3-3 бат. За лодод авчаа байна тийний хувьд. Бас нэг нь буруу айтем аваад зарж байгаа харагдчихэв. Void хийсэн байх та нэг нь буруу айтем аваад зарж байна. Гэтэ яг 360-74 айтем авсан юм шиг байна. Тэгээд тэрийг буцаад зараад 160 эдийг нь авч байна. За SK Deslator мөрдгөө авчи. Одоо attack speed-д анхаарах хэрэгтэй. Attack speed-д анхаас айтем авах хэрэгтэй. Өөрөөгөө за force авах гэж байгаа л тэ салхич юм уу? За Viper-ийн Vanguard яшаа болж байна. Exar 3 номтой Питлоод болж байна Vanguard юутай. За ер нь бол айтмууд Team 1 үгэн дайндаа нилээ даалаа яасан ч гэсэн пүшээрээ Team 2 илүүрхэд ингээд доор нь level хүртэл тулаад ирд юм байна. SK одоо ороо шууд зодтолтоход бол хойноос нь Team-ийн орохоор харагдаад байна. За шууд Exar руу тоостож өгөөд Avalanche дараа шууд даагтад ухсан. Голем маш гоё олж ирлээ гэсэн чинь даагтаа гараа явцсан. Тэр хооронд вакуумдад Питлоодо вакуумдад өгцөн.
Тэнгүүт нь гаднаас нь эска зодсон авч эскээс эцсийн хүчит ямар ч хэрэггүй цэрэг големтэй зодолж байгаа хонд экономик манаас олтон гаасан. За Viper Void-ийг гүйцээгээд өгсөн бол T-ний тэр чигтээ гүйж яваад Exar-ыг гүйцээгээ. За Viper Watlak-ыг гүйцээгээд ойлгомжтой дайм боллоо. За Void-ийн Vacuum сая бас л болж өгсөнгөө. Тим хоёрын зүгээс Vacuum голем гээд 2 skill хоёулаа фейлдлээ. Vacuum одоо PT Vacuum гэж өгөөд ESK гаднаас нь зүлээ. За ESK-гийн хувьд ч гэсэн ямар ч баатар байхгүй байхад голем зэргүүтээ зодлоод өгч чинь. Нөгөө босч ирнэ гэж бодсон чинь экономик манагаас аваад босгосонгүй. Босно гэж итгэлтэй зодлоо гэж харлаа. За тийм нэг яалчгүй даваа явж байна. Кэлээ 14 сайцтай явж байна. За доор үргэлжлүүлээ дахиад. За Void-ыг дахиад яг л аасан газар л алаад байдаг. За тийний ерөнхийдөө Void-ыг ингээд 6-7 шунах ч уу та. 2 скиллс гарахгүй унчаад байна. За SK Пит рүү болтоо шийдсэн. Тийний ирж байгаа. Пит шууд үргэлжлүүл өлтөө дагаад ухасчаа бай. За явах гэсэн. За Exar харин шууд Viper руу өлтөө дааж номоо гаргаад гахаар удаа шуудлаа. Дахиад удаа сүхээ шидээд. Watlak 2 өгөх шаардлагагүй гэж хаалаа сайн тохиолдол. За өгний гарч ирээд бол стандарт мультикаст носон гахаан 100 арай амжаагүй. За тийм хоёрын зүгээс Void өгнөд Poet's Maskтай. За SK-ийн улаан голтой мультикаст слаттай явж байгаа. Огри харин Staff-тэй яг ямар айтем болох гээд. За Force болох шүү дээ. Тэр нь зөв баха. Force бол support-уудын хувьд бол номер 1 айтем, хамгийн сайн айтем. Ер нь бол Force бол ямагт үүрэг гүйцэтгэдэг буруу айтем гэж хэзээ шилэгддэг бол support байна. За SK Power тэрээсээ аваад тавьсан. Тэнийг лоод блинктэй. Ингээд дайнда тим нэг ялаад байгаа хэрнээ тим хоёр л бүшлээд байдаг шүү. Бүшлээд юу левел гоолоо нөхсчихгөө л яагаад вэ? За экономикоор ваатуудыг сайхан устгаад гисэн. За тэр экономикын дуусчаа юм байна. За дээр тинийг байгаа гэдэг бол мэдсэн. Тэний шууд блинктэд бол явсан. За пилот мека авах гэж үзэж байгаа. Exar-ийн чимэл авсан тэгэхээр билет мэд юм болоо. За тим нэг харин SK хангалттай зодж байгаа учраас шууд лого аваад анкиг нь SK аваад 2 анктай. Экономикэнд зэрэхгүй байгаа учраас Лашоны анкаар нэг ончия гэж байгаа л та. За одоо за доотлол нэг авъя гэж байна. Тийм нэг юм зүгээс. За бос. За Exar-ын билет бол босцсон юм. За тийм нэгэн зүгээс бүшилэхгүй юм байна. Нэмж цаашаа Бүршлэхгүйгээр эсэргээрээ тийний голоо түрээ дахиад дээтлээд үзэж байна. Бос нь бол ослогоо хийгээд явчихъя л гэж байна. За Viper-ийн NSV рүү авцсан голд харагдуулаад байгаа юм байна. За Viper ангуу цаан гэж авч байна. За энд SK таарч байна. За өгдөө. За Void руу болтоо шийд Void тэгээд Vacuum досон голом унгаад өгсөн. За
Multicast Void-д Viper Stack өгöd Void-ыг унгаад гисэн бол Lashon-ы анкара сэрлээ. Одоо энэ тохиолдолд энэ цэнхэр цэргийг нь заа зүг Фостод зайг нь авахулаад гисэн. Тэр үед Тиний сөөж жолоод Варлокт хоёс гэж Варлок нь унсангүй Петлот бариад өгсөн. Хоёр цэрэг нь хангалттай зохиод манаг нь бол гой байхгүй болох чинь. За Пит үлтээр явчих гэдэг гэж юм байна. За Рексарыг аваад явсан. За юуцсан гуруулаа амьд үлдэж чадсан. За ийм хүү яг дайн дээр бол тэр Necronomicыг Esco шууд синхрийг нь зодод устгах хэрэгтэй. Тэхийн бол манага тэгж амар үүдэн тарбал хийхгүй мэдээж нөгөө ногоон цэрэг нь бол манагаас сосдгоос сорн тэс нэг сорлоо гэдэг шууд манаа алга болчихгүй учраас харин цэнхэр цэгтэн цохиулаад байвал манаа 64 билүү 72 билүү сорогдоод байна. За дахиад яг тийнийг хийж байгаа за харуулсан да. За бидэд мөлөө даасан тийнийг орно гэж бодоо. Тийний ороогүй. За тийний Viper 2 дээр фатаа да гэж өгсөн. За тийнийг зүс дээдлийн level 1-2-ыг авчих гэж байна. Тийний яашаа нэмсэн. За огны энэ өндөрлөг дээр 2-аад хоёулангийн зоож өгсөн бол дахиагаа дээш нь аваачих байгаа юм байна. Гсаар за дахиаг нь онгосон. Шууг нь. За тэгээд дээгүүр заавахгүй юм байна. Доотлоод өгөх юм болов. Доотлоод үсэн баг зүг болчих гэдэг тим нэгээд одоо. За шууд осчлоо ямар ч гэсэн. Тэний дай ихлүүлэх гэж байна уу яах чинь. Эско шууд битрүү болсон. За одоо энэ дээр цэнгэр цэгийг зохиод авчих хэрэгтэй. Тэгвэл одоо ингээм ямарч маанаг болцсон. За Void дөрүүлэнг нь вакуум. За одоо энэ дээр Fatal Golem оосч ирвэл за тэгтээ Viper явсан талцсан доотлоо. Тэний Rexar руу шууд даагч хоёр үлтэ хийсэн. За Rexar Эскаг үлтэж өгöd номороо зодуулаад бол алччихна. Энд дээр Viper улаацсан 100 чигээр Rexar улаацсан байсан учраас Rexar-ыг унгаад тагсан. За тийм хоёрын зүгээс хасахгүй боллоо. Void-ыг унагцсан, Pit-ийг унагцсан, сая Rexar-ыг унагч. За сая Golem байгаагүй юм шиг байна. Golem байсан бол маш гоё вакуум бол басан. Тэнд дээр Fatal Golem хоёр орж ирсэн бол хангалттай дэмжлээд унахаар харагдаж байна. Тийм. Тавнаас нэлээх дэмэж аваад идэг. Тэгээд тавыг авч чадсангүй. Битлоос шууд TP-д донд нь буусан Merc-тэй. За тийм нэг сухалтыг хийлээ. Бааха. За Necronomicor ямар ч гэсэн ихсээ ваадуудыг устгах гэсэн. Энэ огрийн 3 дахь скиллийг аваад байгаа учраас SK attack speed нь анхаарахгүй байгаа юм байна гэж бодъё доо. Бааш авчиж нэмээд. За Viper 5 хангуй гоё item авсан байна. Тэний заамаа тэний манта биш үү аганы болгочих чинь. За тийм нэг ихэд дайнд илүү дайн аваад байгаа учраас item нэмээд. За тийм хоёрын зүгээс Void-с бусдын ерөнхийдөө гайгүй айтууд бол авчлаа. Petlot Mecha Vanguard-тай Aghanim авсан Warlock нь. За Rexar-ыг билээд Necronomic за Void за юусэн Crystal бол авчиж байгаа юм байна. Тэгтээ зодож алах бол болчоод байна. Яг Fatal Golem оож ирэх юм бол Vacuum дотор бол нэг унчхан ямар ч тохиолдолд Тинигээс бусдын ил зодох хэрэгтэй. Void. Тинийг 3 нь ороод Void-ыг зодуулахгүй байх. За доотлын level 2 нь тийм нэгэн зүгээс урагшилсан. За Pit 2 skill-ээр төв байрж өгсөн. Тиний шууд сөөж аваад Pit-ээр 2 skill хийсэн. Pit унаагүй тэгэнгүүт Rexar өлтөө дааж өгöd номороо өөрөө билээдвэл дараад Warlock 2 хатдаг Golem өнөө шууд Тиний үзаасан. Гэхдээ Тинийг цусан нэг сайн бас гүйж өгсөнгөө. SK шууд олсон Void
Огри Тиний хоёрт вакуум даасан ч гэсэн Тинийг цохих хэрэг байна уу да. За тэр гол нь ороод станд цохихгүй байна. Тэр хооронд Viper битийг гүйцээж өгөөд SK харин големтэй ноцолдчихж байгаа юм байна. Ямар ч маанаагүй SK. SK-ч баг унхан тодорхой очоод Exaren зүгээс одоо сүхээ нэг шидэд унахчих байх. За SK маш гоё билет дараад Тинийг оочингүй шууд билет даасан. Гэхдээ одоо Warlock Exar 2. За Тиний билеттэй хэсэг зогсож байгаа болоод дахиад Exar-ыг зогсон чинь Splash damage ирээд Necronomic-ийг зохиж өөрөө өгч байгаа харагдаж байна. Exar маш гоё ажиллаж байна. Чадхаар л үзлээ дээ Exar. Үзэж байна юу нь бол. За Тиний шууд бай чам байна. За Viper Ogre 2 доогоор таавлан орж байна. Тааврыг нь бол за арайч авахгүй юм байна. Нөгөө талаас үс бүгд амтаад ирсэн. Viper Strike зоосон явж ирсэн. За Void-чууд өсөд оодсан. Ogre эргэж хараад за Void-ээр стан өгөө Тиний UP зоочоод Void баг. За Force доош нэг даах гэж үзсэн. Яасангүй. За ингээ босч байгаа юм. Тиний buyback хийсэн дээр явж байгаа. Энэ дээлийн тавыг навчлаа. Флот өлтөд авчирсан хүмүүсээ. За энэ хооронд нь харин SK анка аваа. За анка авсан. За ерөнхийдөө шовтолж байна гэж хааж байна. Одоо дахиад SK анктай юм чинь нэг сэрхэн тодорхой. SK гэхдээ нэг ч сэрсэнгүй энэ тоглоом дээр. Тэгж харагдлаа. Би бас анзаараагүй ч магадгүй тийм. Одоо санаж байгаа бол нэг ч сэрсэнгүй ямарч байсан. За дээр шууд ороод ирсэн. За шууд мэдээж Piloto болтойг зодно. Viper үлтэй хийгээд битийг шууд унахчих гэж юм байна. Ogre за 2 голом Viper юунд дэж вакуума Ogre SK дээр унаж байгаа. Warlock-ыг шууд зодож унаа. Piloto-г бас зодоод унахчихлаа. За Void Exar 2-д ухтгаар орхосон. За ингэж ерөнхийдөө голом унаад вакуум ууж ирсэн ч гэсэн нэмэргүй л саяны вакуумд дотор Ogre Ogre Тиний хоёул олсон байсан юм уу? Тэнгүүт нь Viper SK 2 нь Viper-д ялангуяа нөгөө Warlock бит хоёрыг нь зодоод унахчих шиг боллоо. За энэ тоглолт ойлгомжтой. За Exar харин юугаа авчихсан юм бэ? Өлтөө сайжруулчих байгаа юм байна. За Exar-ыг өлт сайжруулахад яадгийг санахгүй байна. Ер нь л cooldown бууд юм болов яа тийм бол санахгүй байна. Dota 2 дээр бол Exar өлтөө 100 сайжруулчихлаа. Нэг скил нь cooldown-гүй болчихдог. За Viper-ыг харж байгаа. Шууд зодсон өөдөөс нь. Нэгэ шидэ билет мэл даас Viper stack-тэй. За Void орж 5 ангоор даасж байгаа Viper маш хатуу байна. За сая улт нь уушингууд нь шууд даасан байх. За Viper яалч хатуу байна. Гэхдээ яалч Void-ийн бааш бас ороод байна. Ер нь бол хөдөлгөөнгүй байлгаж чадаад байна. За туулц олсны Void ингээд 580 1248 гэж ерөнхийдөө 1800 төгрөгийг шууд Viper-аас авчиж байна. Гэтэл хамаа бүрээс авчих хэрэгтэй Void-ийн. За тийм нэгээс за тийний яашаага манта болгоод ботлоо за хайпер авчиж байгаа юм байна. SK юуны хуудас авцсан? Trask-ийн хуудас авцсан явж яахын тийм хөнгөтэй юм уу? 500 төгрөгтөл явж яахын тэгээд юун Trask-ийн хуудас авсан юм болоо? Дахин дотор нь яваад байгаа юм уу? Энэ Mystic Series авцсан байгаа нь одоо 600 нь хийгээд 1100 дээр босч юм бол Trask авах гэдэг юм байна. Trask авдаг. Яг энэ тохиолдолд автаар авчвал манаг нь ямар ч юмс авахгүй.
Даавтаа авахгүй байна. За өгдөө бол Шива аваад өгчий. Void буу зодохоорог болж байна. Шива эсэг баатуудын attack speed-ийг хасч өгдөг. Тэний асаалтаа бол босгоцсон. За Viper нэмээд Hypers-та авц. За энэ мөнгөөр хахад затж байгаа юм шиг л айтмууд авч ин тим нэгийн хувьд. За тим хоёрын хувьд харин за Rexar харин хүүд нэмээд босгоцсон байна. Гэтлөө том онгодоо босгосон бол Void харин Boris-аа биш яашаа авцсан байна. Тэгээд билет авах гэж байгаа юм байна. За ганийтай бол за ингээд ерөнхийдөө сүүлийн дайн гэж хийж болохоор. За тэнийг хойлоотой ноцолдоо энэ жил энэс юу илүүшин нөгөө авсан юм шиг. За тэнийг хойлол урагшаа. За юу CSK Viper хоёрыг баталдаж өгөөд шууд багс зоодсон. За Rexar үлтээд дадсан Warlock шууд Viper SK хоёр дээр голомо унгаад өгсөн. Void хурж за SK дээр Rexar үлдсэн бол Void Vacuum-да за хэнийг зохио мэдхгүй байж байгаа. Тэгээд ухасчлаа. Энэ хооронд нь T-ний Warlock-ыг унагсан. За SK харин унаагүй байсаар л байна. За тэгээ Void гүрийгээд SK үзэж жоохон хойноос нь Vacuum-наас ирсэн Viper S Void-ийг зодож байгаа. T-ний Rexar-ыг хойноос нь зодсоор байгаа. Унагч чинь SK бас ирсэнгүү. Pit-ийн дунд сайхан явж байна. Харин Pit-ийг хинж анзаарахгүй байгаа юм л тэ. Өгдөө Viper хоёрын хажуунаас зүг гараа явцсан. Нэмээд тэнийг хажиж байгаа одоо ингээд зүг гараа явах гэж байна. Өөрөө эргэж хараад тэнийг 3-д стандуулж байгаа харагдаж байна. Өгдөө эцэст нь хөөсч стандж өгөө. Тэний 2 скиллийг хийгээд Питийг зүгээр явуулж байна. За ерөнхийдөө ингээд ойлгомжтой болсон. Тэгэхээр өмнөх гейм дээр тим 2 яасан юм байна. Одоо энэ гейм дээр тим 1 ялаад тэгээд юу гуудах гейм гарах юм байна. За ойлгомжтой болсон. За. Тосчаа мана.